Алтан загсны үлгэр. Хөрс талтан дэлхийн хөвөө хязгаар нутагт хөгцсөн хэр далайн эрэг эрмэг газарт. Урт урд цагт эмгэн өвгөн хоёр айл болон амьдарч аж төрөн суужээ. Хар усан хүндтэй, хад чулуун нөмөртэй газрын агуйд хоргодож, галын элчинд шүтэж 30 жил тэнэж 40 жил суув. Өвгөн нь загас барьж далайн хөвөө сахин. Эмгэн нь утас ээрч гэрийн ухар сахин. Өвгөн нэг өдөр далайн хөвөөнд очоод тороо усанд тавьж загас шүүрдэж эхлэв. Анх нэг шүүрцэнд налцгай замаг гарав. Ахаад нэг шүүрцэнд нойтон өвс гарав. Адаг сүлдэн шүүрттэл алтан загас баригдав. Альва загаснаас онцгой хүний хэл мэддэг алтан загас гэнэт ам авар гэж гойв. Өвгөн болсон ах минь өршөөж хайрл намайг. Урх торноос мулталж усанд буцааж тавина уу? Ам биеийн оронд аль дуртайгч нь өгнө гэжээ. Энэ үгийг сонсоод өвгөн ихэд зочиж. Өвгөн насан болтол өдий жил болохдоо загас барьж амьдрахдаа замаг сүүж шүүж явахдаа үг хэлэх загасыг үдсэн удаа байхгүй. Яасан хачин юм бэ? Ямар жигтэй хэрэг вэ гэж айх гайхах зэрэгцэж алтан загасыг тавив. Чиний өгөх юм надад хэрэг байхгүй. Чиний үнэтэй би надад олж болохгүй. Алтан өнгөт загас минь ариун далайдаа сэнгэж аль дуртаагаараа амьдран ачит тэнгэрт өршөөгдөж амар минь яв гэж сайн үгээ хэлж сайхан ерөөлөө тавив. Өвгөн тэндээс буцаж гэртээ харж ирээд өнөөх сонин юмаа эмгэндээ ярьж эхлэв. Өнөөдөр би далайгаас нэг загас барьлаа. Өнгөн алт бөгөөд хүний хэл мэднэ. Ам би яварч усанд тавихыг гуйж аль дуртай юмыг надад өгнө гэхэд нь айд сандраад би юу ч авч чадсангүй. Хөөхий дэр загсыг хөх далайд нь тавьчихад буцаад ирэв гэж гинэ. Эмгэн өвгөнөө зэмлэв. Алтан загаснаас юм авч чадсангүй чи мунхаг амтан ядахтаа модон твш гуйсан бол маш хэрэгтэй байхсан. Манай твш гуйчирч хагарч ивтрээд бүр хэмхэрч унах шахсан шүү гэв. Өвгөн гэдрэг явж өнөөх далайдаа ирвэ. Далайн ус мяралцаж даанч сайхан харагдав. Алтан загсыг дуудсанд алтан загас хөвсөөр өмнө нь хурч ирээд өвгнөөс ингэж асуув. Хүндэт өвгөн ах минь хүсэх хэлэх юу байна? Явдал учир юу вэ? Ямар хэрэгээр ирэв? Өвдөг нугалж мөргөөд өвгөн хариу хэлв. Хатан дээд загас минь хайрлаж намайг өршөө. Алтан загаснаас юм авч чадсангүй гэж манай эмгэн намайг маш ихээр загнаж шин твш хэрэгтэй гэж ширүүн үг хэлв. Эдэлж байсан твш маань эвдэрч унахад хүрсэн гинэ гэхэд алтан загас. Ачид буурлын өвгөн минь зорж ирсэн хэрэг чинь зовх юмгүй бүтнэ. Эрхэд тэнгэрт итгэж гэртээ хар өвгөн минь эвдэрх юм уу твш чинь шин твшээр солигдох болно. Өвгөн гэртээ эртэл өнөөх загасны хэлснээр өнгөтэй сайхан твш өмнө нь хэвтэж харагдав. Эмгэнэн дэрэгдэн зогсоод элдвэр харав. Эргүү тэнийг өвгөн чи энэ твшийг гойсон уу? Твшээр юу хийх вэ? Дэмий юм авчээ чи. Бас буцаж очоод байшин гуйгаад ир гэжээ. Өвгөн гэдрэг буцаж өнөөх далайдаа ирэв. Далайн ус нилээд давалгаалж цалгиж байв. Алтан загсыг дуудаж ахаад учраа хэлв. Хөгшин намайг амруулахгүй хөөж загнаад байна. Балай хэрүүлж эмгэнд байшин хэрэгтэй гинэ гэхэд алтан загас хэлв. Ачид буурлын өвгөн минь зорж ирсэн хэрэг чинь зовх юмгүй бүтнэ. Эрхэд тэнгэрт итгээд гэртээ хар өвгөн минь эвдэрх юм уу гэр чинь шин байшин гар солигдно гэжээ. Өвгөн тэндээс буцаж гэртээ хурж ирвэл өнөөх муу гэр нь оргүй болсон байв. Гэр байсан газарт нь гэрэл орох цонхтой
царс модон хаалгатай цагаан байшин харагдав. Эмгэн цонхны дэргэд ихэмсэг янзаар суугаад хамаг муу үгээр хараад загнаж байна гинэ. Эргүү тэнэг амтэн чи энэ байшин гуйсан уу? Загсанд буцаад оч, залбирч гуйгаад ир. Ядуу тариачин байхад ямар жаргал байх вэ? Харц язгуураа сольж тайж болохыг хүснэ. Харц тариачнаа байж ноён болохыг хүснэ гэв. Өвгөн гэдрэг буцаж өнөөх далаадаа ирэв. Далайн ус ихээр давлгаалж цалгиж байв. Алтан загсыг дуудсанд алтан загас хөвсөөр өмнө нь хурч ирээд өвгнөөс ингэж асуув. Хүндэт өвгөн ах минь хүрээд ирв бас. Явдал учир юу? Ямар хэрэгээр ирв? Өвдөг нугалж мөргөөд өвгөн хариу хэлв. Хатан дээд загас минь хайрлаж намайг өршөө. Манай эмгэн уурлаж машид ихээр загнаж. Урд загсаас илүү ихээр харааж хөгшин намайг хөөж загнаад болохгүй. Ноос эрдэг эмгэн минь ноён болох санаатай гинэ. Тариачин язгуураа сольж тайж болох хүсэлтэй гинэ гэхэд алтан загас хэлв. Ачид буурлын өвгөн минь зорьсон хэрэг чинь зовх юмгүй бүтнэ. Эрх тэнгэрийн өршөөлөөр эмгэн чинь хатан болно гэв. Өвгнийг буцаад иртэл өндөр сайхан байшин өргөө сайхан ордон харагдаж гинэ. Энэ сайхан ордонд эмгэн нь морилд суугаад эрхэм булхан дээлтэй эрдэн сувдаар чимгэлсэн ирээн хоргой малгайтай эхнэр болоод байж гинэ. Утсаар угалж тавьсан улаан гутал өмсөөд урдх зарцаа өшөглөж учиргүй загнаж гарав. Алтан бүгд зүүсэн 10 мойног хуруугаараа аягаж хүүхний үсийг атгаад зодож байна. Тайжийн эрхэм хатан тавтай морилж байна уу? Таны хүссэн зүйл таал ёсоор болж сансан хэрэг бүтсэнд санаа сэтгэл амарв. Өвгнийг үзээд эмгэн өндөр зуугаар сандарч агтны хашаа сахиж адуу мануулахаар явуулав. Хэд хоног өнгөртөл хэрэг дахин гарав. Уртхаасаа илүү догширч адуучин өвгнийг авчруулж байгаад тушаав. Загсанд очиод мөрөг залбирч гуйгаад ир. Хар тариачин байгаад хамжилгад тайж болсон. Хамжилгад тайжаа болоод хаан болоход яадаг юм? Хатан хаан болоод хамгийн захирах хүсэлтэй гэжээ. Өнөөх үгийг сонсоод өвгөн ихэд зочиж шуналт муу эмгэнд шууд ингэж хэлв. Ховдог санаа хитэрж хоосон байснаа мартв. Хоолнд их цадаж галзуу өвчин тусв. Тэгс зүг алхаж чадахгүй тэнэг эмгэн чи дээд хаан болж яаж чадах юм бэ? Бүтэн үг хэлж чадахгүй ийм эмгэн бүгдийн хаан болж яаж чадах юм бэ? Бүх амьтны ич хүр болно гэхэд эмгэн их уурлаж элдв зүйлээр харааж тариачин өвгний хацрыг тас хийдэл алгатаад сүрхий янзаар харж сүрдүүлж байгаад тушаав. Тайж язгуурт миний таалал тушаал хоёрыг тэнэг өвгөн чи зөрчиж болдог юм уу? Дуртай дургүйг асуугаагүй тушааж байна чамд. Дуугүй явахгүй бол чирээд явуулан чамайг. Өвгөн буцаж өнөөх далаадаа ирэв. Далайн ус харлаж давлгаалж цалгиж байв. Алтан загсыг дуудаж явдал учраа хэлв. Алтан загас хэлв. Ачид буурлын өвгөн минь зорж ирсэн хэрэг чинь зовх юмгүй бүтнэ. Эрхэт тэнгэр итгэж гэртээ харин өвгөн минь эмгэн чинь одоохон эзэн хатан болно гэв. Өвгнийг буцаад ирэхэд өрөө олон босдлогаатай өндөр сайхан байшин өмнө нь харагдаж байна. Хааны ордонд эмгэн нь хатан болоод заларч байна. Эрхэт хатан болоод эзний ширээнд суугаад биер цаас барьсан бичгийн түшмдэр тойруулж балт сүх барьсан баатар цэрэгээр хүрээлүүлэн ноёдоор гундаг бариулж түшмдэр сүндэшүүлж далайн цаанаас авчирсан дарс сууж наргиж байна. Сайхан эдэг амталж үзээд яр байж байв. Эмгэн өвгнийг хараад ихэмсэг зан гаргаж эргүү өвгнийг эндээс хөөж гарга нүдэнд үл харагдах чихэнд үл дуулдах зах хол газар
зайлуулж явуул гэж. Зарц олон хүндээ зарлиг болгон тушаав. Хэрэг төв гаргалгүй хэд хонож байтал хэрүүлж эмгний хэрцгий зан бас хөдлөв. Эр нөхрөө оол гэж эмгэн зандран тушаагаад ордны бараа бологчдыг олон тийш явуулав. Элч цагдаа мордоод ирж хайж олоод өвгнийг авчирж хатан хаанд мөргүүлв. Эрхэд хатан эзний ширээн дээрээс өвгөн болсон нөхөртөө өндөр дуугаар тушаав. Загсанд очиод мөрөг залбирч гуйгаад ир. Хүний хаан болсон ч эрх ямбаа чамблан бий. Тэнгис далайг захирч тэнгэр газрыг эзлэн бий. Алтан загас өөрөө албат зарц минь болог. Яв гисэн газарт явж байг тэр, зогс гэсэн газарт зогсож байг тэр гэжээ. Өвгөн эмгэгнийг буруутгавч үг хэлж чадсангүй. Далайн хөвөнд очтол давлгаа гэдэг тоймгүй. Хар салхи хүлээж харанхуй шуурга тавьж сүрхий долгион цацаж сүрсүйд болж байна гэнэ. Өвгөн алтан загсыг дуудсанд өмнө нэрв. Өвдөг нугалж байгаад учир явдлаа хэлв. Хатан дээд загас минь хайрлаж намайг өршөө. Хүний хаан болсон ч хүсэл жаргал дутуу гинэ. Тэнгис далайг эзэлж тэнгэр газрыг захирна гинэ. Алтан загас чамайг албад зарцаа болгоно гинэ гэв. Энэ үгийг сонсоод Эрдэнэт алтан загас хариу юу ч хэлэлгүй хажуу тийш эргэж сүүлээ ганцхан шарваад гүн далайд орчих. Өвгөн хариу хүлээж үн болтол зогсовч алтан загас юр ахин гарч ирсэнгүй. Хариу хүлээж ятаад харж эмгэндээ эртэл орд харшийн зүйл оргүй алга болж гинэ. Гайхаж бас хартал газар гэрн байж гинэ. Эмгэн түүний үүдэнд ээрүүлээ бариад сууна. Эмгний дэргэд бас эвдэрхий твшин харагтав. Маш сайн магадлан бодоод маргаашийн үлгэрийг дэлгэн сонсоорой. Ардынхаа сайхан үлгэр шиг амар сайхан жаргаарай.